Үзэгчдээ эх орон телевиз та бүхэндээ бэлгийн цэдэг нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Ингээд эх орон телевизийн хойморт Ховд аймгийн Эрдэнэ сумын угуул Монголын үндэсний олон нийтийн радиогийн найруулагч, яруу найрагч Батөржийн Жамбал дойч өргөдөн ирээд байна танд. Сэнвчийн мэнд хүргэе. За өчийн мэнд хүргэе. Мөн телевиз үзэж байгаа эрхэм хүндэд одоо үзэгчдээ энэ сайхан одоо яруу найргийн нэвтрүүлгээр уулзж байгаа даа баяртай. Сүүлд гаргасан намаас хүлээ яриагаа эхлэх үү? Морин гатлах гэдэг. Энэ нэрнээс эхлээд их сонирн байна л да. Морин гатлах гэх. Би бас нөгөө нэг урд нь бас морьтой холбоотой шүлэг зохиол их олон байдаг шүү дээ. Ер нь Монгол адууны тухай дуу, шүлэг, зохиол хүртэлх байдаг шүү дээ. Морин гатлах гэхээр бас ямар одоо туучтай байх вэ гэж асуух гэдэг байна. За 2017 оны босгонд одоо шинэхэн босгон дээр морин гатлах гэх одоо яруу найргийн 2 дахь номын би бас 2 дахь ном юм байна. 2 дахь ном хэлтээс авлаа. Уран бүтээлч хүний хувьд энэ бол нэг бизнес биш. Зүгээр л нэг тийм сэтгэлийн өргөл яруу найрагч нартаа зориулаад, найз нөхдүүдэд зориулаад, магадгүй бүр өөртөө зориулаад нэг юм номоо гаргасан. За морин гатлах гэх нэрний хувьд бол энэ дотор морьтой, замтай шүлгэнүүд их байгаа. Яг нь морин зам, морин гатлах гэх үг нь бол яг хэвээр гатлах гэдэг нь баруун тал руу хэрэглэгддэг, баруун аймагт ихээхэн хэрэглэгддэг ийм үг байгаа. Хэрвээ морин миний шүлэг юм бол гатлахын дээр яруу найргийн айс ав, ус гол морин түүнийг би бас гатлах гэж зорих гэж нэг гармыг олох гэж хичээж л байгаа юм да. Залуу хүний хувьд уншиж мэдих цаашдаа судлах маш их байна. За энэ номыг гаргаснараа дараагийн уран бүтээлдээ өөрийгөө хөгжүүлэх, юу унших вэ, юу мэдэх вэ одоо тий өөрийгөө одоо энэс илүү цаашаа би яаж бичих вэ гэсэн тийм доороо нэг шатыг тавьж байгаа юм л да. Тэрнээс биш одоо энэ хүн номоо ямарваа нэгэн тийм машиг бизнес биш зүгээр юм сэтгэлийн ийм өргөл болгоод ингээд номоо гаргалаа. Яруу найргийн уншигчдын хувьд яг тодорхой хүрээнд бас байдаг баг. Гэхдээ монголчууд бүгдөө нэг ам бэлгээрээ шүлэг яруу найргаар ярилцдаг ийм усуд юм чинь бүгдөө шүлэг яруу найрагт дуртай. Гэхдээ нэг үе явах юм бол шүлэг яруу найраг сонирхдаг үзэгч сонсогчд бас их олон болоод байна. Мөн танаа телевизийн хамт олон ингээд яруу найрагчдыг бас дэмждэг, янз янзын ашиг орлоготой зүйл биш. Энэ зүгээр нэг хүний сэтгэлийг дэмждэг ийм сайхан нэвтрүүлэг юм байна л да. Яг хөө зүгээр сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгс төгснөөс хойш номноос жоохон өндөрсөн байж болно. Гэхдээ бол номондоо үнэнч, яруу найрагтай үнэнч, зохиолтой үнэнч, уншигч нар бол маш их олон байдаг. Тэгээд сүүлийн үед уулзж байгаа нэвтрүүлгээр мань орж байгаа олон сайхан залуу яруу найрагч дандаа сайхан шинэ бүтээлтэйг ирж байна. Өнөөдөр бас та нэгэн адил дандаа шинэ бүтээлтэйг ирж байгааг бодоход Монголын яруу найрагчдын нэгэн үеийнхэн эд одоо босож эд уран бүтээлийн төрөөж байгаа юм болов уу гэсэн юм сайхан бодол бас төрж байна. Тэгээд яг залуучууд гэхээр биднес яг бие биенээ яагаад ч бүгдээрээ ингээд танил болцсон, найзууд болцсон явж идэв. Одоо энэ онд гэхэд л манай шинэ өмнөр гэдэг утга зохиолын бүлгийн яруу найрагч начин маань за мөн орчуулагч намуун гэдэг охин за манай хөх мэдрхүүлгийн ядам сүрэнгийн баяраа гэдэг залуучууд за мөн онон цог бадрах гэдэг олон залуучууд одоо шинэ номоо үлгэдэж авсан байгаа. Тэднээс дундаа бас морин гатлах гэдэг номоо гаргалаа. За номонд маань эх орны шүлгэнүүд бас орсон байгаа. За мөн нутаг ус өнгөрснийг бас санагалзах хүний өнгөрсөн амьдрал гэдэг бас их хүчтэй байдаг юм байна л да. Өөрөө би нэг залуу хүн ч гэсэн маш сайхан тийм хөдөө ахуйгаа санагалзаж ингэж шүлэг яруу найргийг бас чадхаараа бичиж яваа. Анхны ном маань шүүдэр мэт нэртэйгээр 2003 онд баг тий 13 онд тий хэвлэгдэж гарч ирсэн. Одоо 17 онд бас 2 дахь ном хэвлэж авлаа. Урдны гаргасан шүүдэр мэт номоос энэ удаагийн номны бас онцлог нь байна. Тэр агуулгын хувьд тийм өөрчлөгдсөн зүйл байгаа бол шүлгүүдийн хувьд чамбаа болох гэж хичээсэн. За мөн нэг Монголын радиогийн манай төрийн шагналт яруу найрагч цогд орж бавууд орж ах энэ хүн номыг манаас ариутхан шүүж өмнөх үгийг бичиж бас надад тусалсан ном болж гарахад бас ингэж нэг өлгийдж бүтээлцэж авсан хүмүүс бас Монголын радиогийн эрхэм уран бүтээлчд бас байдаг юм аа. Манай Жамбал дойч бол Монголоор радиод ажилладаг. Ямар Монголын радиод найруулагч мэргэжилтэй, дууны найруулагч мэргэжилтэй. Дууны найруулагчаар ажиллаад, мэргэжлэр ажиллаад. Олон сайхан яруу найрагчдын дунд бол ажиллаж байна. Тий, яруу найрагчдын дунд, олон сайхан нэвтрүүлэгчдийн дунд, олон сайхан сэтгүүлчдийн дунд ажилладаг. Монголын радиод бол маш тийм төлөвшлөн тогтсон дандаа тийм хүндлэмээр сайхан хүмүүс ажилладаг гэж би бас ойлгодог. Зөвхөн одоо уран бүтээлч сэтгэлгээтэй тэгээд хаднаас нарахад чимээгүй байгаа юм шиг хэрнээ дотроо маш их шатчихдаг, уран бүтээл төрөж идэг тийм хүмүүс дунд орсноор бас энэ ном маань гарах
одоо бас чанар чансаа гэх юм уу шүүс нь бас илүү шахагдсан болоо гэж би бас бодолт дээр бодд юм аа. Тэгээд олон хүндэлж хайрлаж явдаг ах нар маань, эгч нар маань бас Монгол яриадууд байгаа. Ер нь одоо яруу найрагч нар их багасаа мэдэрч эхэлсэн байдаг. За тэгээд багасаа номонд дурлсан байдаг. Анхны ер нь номонд дурлах болсон шалтгаан юу вэ? Бас хэдэн одоо настайгаас эхэлж үлэгдсэн. Би ч одоо 7 8 дугаар ангиас эхлээл зураг зурж эхэлсэн. Эхлээд тэгээ зураг зураад ерөөс юу л байна, ерөөс хуулаа зурчдаг, хичээлээ хийхгүй, даалгавраа хийхгүй, гэртээ ирээл юу л байна, зураг зураал суучдаг тийм хүүхэд байсан. Тэгээд зураг яруу найраг хоёр бас нэг бодлоор их ойролцсон юм шиг байна. Зураг зурхаар ингээд бясалгаад яаж ингэх үү, одоо энэ зураас яаж татах вэ гэд хүн нэг төлөвшөө сууд юм байна л да. Төлөвшөө суунгууд олон бодол толгойд эргэлддэг. Тэр олон бодлоо дундаасаа ингээд бас яруу найраг бас төрдөг. Тэгэл зурагтай холбогдоод зураг зурж эхлээл. Тэгэл дараа нь шүлэг яруу найрагт нэг өөр мэдлэгүүд урлаад дуртай болоод энд бол манай Ховд аймгийн Эрдэнэ сумын 10 жилийн багш нар энэ хөдөө орон нутгийн багш нар бас их мундаг. Манай 10 жилийн багш нар бас намайг нэг их дэмжиж ийсэн. Хүүхдэд бас нэг жаахан урам өгөхөд л өө би гоё шүлэг хүчиж болох юм байна. Би гоё зураг зурж болох юм байна тий. Гоё ингээл урам өгөхөд би гоё спорт хичээлж болох юм байна гэд нэг бүх төрдөг ч юм уу. Нэг яруу найрагчид төрдөг ч юм уу. Маш их урам өгч байсан хүмүүс байна болохоор миний ойрдны хүмүүс маань ах маань за мөн тухайн сургуулийн багш нар маань бас их урам өгч тэгэл шүлэг яруу найрагт дуртай болж тэгэл Араад телевизийн дээд сургуульд эсэж найруулагч мэрэгчлэр сурахдаа түүнд соёлын гай зүтгэлтэн яруу найрагч манай Данзангийн нэм багш маань Бадрангуй гэдэг утга зохиолын дугуйлан хичээлдэг гэсэн. Тэрхүү дугуйланд яваал түүнээс бас урамшаал 7 хоног бүр нэг шатдаг өвчтэй болцсон. Тэгээд тэндээс алиус гэхэд утга зохиолын бүлгэн байгуулъя гээл. Залуучууд зүгээр залуу насны тийм шатлалтууд юм да. Алиус гэдэг утга зохиолын бүлгэн байгуулаад алиус гэдэг нь болохоор шинэ өвс, шинэ юм сэргэж ургахыг л алиус өвс гэж ярьд юм байна л да. Тэгээд тэр гой бэлгшээр нь бодоод алиус гэж нэрлээл Увс аймгаас Панакийн Очирбат гэдэг аюустай яруу найрагч залуу. За Сүхбаатараас Чимэд орж, Эренчинд орж, Завхнаас Гандахтгийн лавгад орж, Дундгоос Зоргиогийн Сумын Азар гэдэг 5 залуу. Би өөрөө Ховдоос ингээд 5 залуу ингээл нэг өрөөлөөрөх юм радио телевизийн сургуульд бүгдээрээ сурч байсан. Бүгдээрээ шүлэг яруу найрагт дуртай. Тэгэл тэр Бадрангуй дугуйлангаас одоо тусгаарлаад бас нөгөө Бадрангуйн бүр гал бас асаал. Алиус гэдэг ийм утга зохиолын бүлгэм одоо нэр доор яг нэгдээд гоё найзлаад зүгээр л би нэг ойлгох гоё найзуудаа олж авах хэлбэр юм уу да тэр бүлгэм гэдэг маань. Тэгээд тэр алиус гэдэг утга зохиолын бүлгэмийн найзуудтайгаа би одоо ч дотн харьцаатай шүлэг яруу найргаа уншилцаж би нөгөө чи наадах чинь хог болцсон байна. Наадах чинь сайхан болцсон байна гэл тий. Би нэгээ гомдоох, би нэгээ хурцлах хэрлэх юм дээр бас дэмжиж ингэж явж байгаа. Тэгээд юм аястай хитэн залуучууд би. Та өөрийнхөө бас яруу найргийг тайлбарлавал. Залууны үүдэлгээд ярихад бол надад бол тийм том тийм ойлгомжгүй юм байна. Маш том. Түүнээс би яаж өөрийгөө тэндээс ойлгомжтой юм яаж шүүрч авах уу, яаж алах уу, яаж бичиж бодож мэдрэх үү гэдгээ зөвхөн надаас шалтгаалах гэдэг. Заавал би нэг амжилт гаргандаа гэх тээ. Заавал тэгж амжилтыг бодож шүлэг хүчдэг. Зүгээр л асар их тийм зовж би тийм шатаж одоо өөрийнхөө сэтгэл зүгээ хэд нураагаад шүлэг хүч нэгдэг чинь бас нэг зовлонтой ажил юм шиг хөлээ. Өдөр бүр нэг сайхан шүлэг бичихгүй ч гэсэн нэг сайхан юмны тухай бодцоход нэг шүлэг хүчнтэй тэнцэх хэмжээний бас нэг тийм оюун санааны дасгал болдго юм болоо гэж бас өөрийгөө хариуцах явдсан шүү дээ. Энэ дотор орсон олон шүлгүүд ирэхдээ нэргүй байх юм. Энэ бас ямар хэрэгтэй юм бол тийм ээ. Хүн одоо морин гатлан нэрэн доороо бүгдийг багцчих шүү. Ер нь ингээд өөрийнхөө шүлгэнд нэг бол зөвхөн нэр өгч явах нь дургүй юу? Их шүлгүүд нэргүй байх шүү тийм. Би тодорхой нэг зүйлд ингээд баригдаад заавал одоо энэ хайр, заавал одоо чулуу гэдэг сэдвийн дор энэ шүлгээ бичнэ гэж баригдахгүйгээр энэ ялангуяа энэ номын шүлгүүдээр нэг сэдвэнд баригдахгүйгээр зүгээр л өөрт төрсэн байж байгаа л төрсэн тэр гоё мэдрэмжүүдэл бичээд исэн юм. Тийм болохоор заавал нэг нэр өгье гэж шаардаагүй. Би нэг эрхчлөө гэдгийг бас өөрөөхөө харж эрхчлөө гэж юм шүлэгдсэн. Шууд тэнгэрийн гүнд ирэх нь түүнд эрхчлөө биш. Тос даасан аруулны чулуун дээр суугаад биднийг чимээг ихнэр ажиглах нь түүнд эрхчлөө байж мэдэх юм.
тэнгэртэн жигүүрэн цуцтгэл байлгүй хөөрхий. Хүлгийн тураа бүлээстэл давхах нь хүнд эрхчлөө биш. Хүүгийн бүтээгүй зулаа шиг эмзэгхнэр сэтгэлэн давтан нэмгэлж суух минь эрхчлөө байж мэдэх юм. Зэлнээс алдуураа тонгочин сахилах нялх тугаланд зэлнээс алдуурах нь эрхчлөө биш. Тэнгэрээс чагталсан юм шиг нарыг тэнгис шиг нулимстай нүдээр ширтэн манарах минь эрхчлөө байж мэдэх юм. Үзэгслэн төгөлдрийг уулын игчийн нэмсгэлэх нь үнэнтэй тулхааран эрхчлөө биш. Нулимс нэвчиж хэдэнтэй хатсан ч эдгэж мэдэхгүй сэтгэлэн тайтгаруулж холыг ширтэн ганцаар суух минь эрхчлөө байж мэдэх юм. Тэвгний туглах шиг хөндийн төвтөө дэлхий дээр тэр чигээрэн амьдрах минь эрхчлөө биш ч байж мэдэх юм аа. Эрхчлөөний тухай нэг иймэрхүү одоо өөрийн гэсэн ойлголтуудаа, өөрийн гэсэн мэдрэмжүүдээ холбож бичсэн байгаа. Мөн эх орон телевизэд ирсэн чинь яруу найрагч хүн эх орны тухай шүлэг бичихгүй байна гэж байхгүй. Тэгээд эх орон гэдэг чинь маш нэг тийм өргөн ойлголт, өргөн сэдв. Асар том зүйл тийм. Эх орон гэдэг одоо нэрийн доржсон шүлгнээсээ бас дуудъя. Даашгүй их алдаа оноо хэрийг минь дахиад над шиг ийм олон хүмүүсийг дааж яваа тийм инрэнгүй дэлхий дээр эх орон байдгаа. Адууны туурай улдаах тийм матууатлан алсаас санахад элэг дэвтээх зөөлөн эх орон минь гээсэн ташууралддаггүй өвсөн дундаасаа эгээд ертөнцийг олсон эх орон минь үдшийн зарны гэгэн туглаан загсуулах үнэний чинсэн дэлэн шиг хайрыг шилбүрдэж явсан залуу насыг минь ухааруулж ижим минь явжглаа шүү дээ эх орон. Нулимстай нүдээ салхин даргуулж дууланхан жиргүүлж явааг минь чийл мэднэ эх орон минь. Хээр хонох үе дэргэд тэнгэрийн амтан дуулж хэн зунганы хүзүүндх хонхны хэл жижирч эх амтад урсаynхан харанхуйг тэмтрэн эцэг амтан тулаан тусдаг тойрог зургийн эх орон минь. Өвгдийн шүтэнийг ингэртэн төврэн суусан өндөрхөх уулс дан бич бас үлднэ эх орон минь. Аянчин шуудын нулимс шиг хэсэгхэн борооз харна ангаахаа барьж тоглодогносыг минь аваад уцчихлаа эх орон. Шүн дунд мөс унах морь төргөлхөн шүлгийн мөр олох шиг дэн дунхан билээ эх орон минь. Тулгар их аяг алдах агшинд ууламч хөгшин үжийн наргамжлах нь урт наслаараа их шиг сайхан эх орон минь. Холын нүүдлийн хөл хөөх аялгууж ирнэ. Ховрын бараа шиг сайхан хүмүүс нүүж одон дараа жил уулзна гэж итгээд дахиад хэдэн хүлээж олмоор догдлол дүүрэн эх орон минь. Даашгүй их алдаа оноо хэрийг минь дахиад над шиг ийм олон хүмүүсийг дааж яваа тийм инрэнгүй дэлхий дээр эх орон байдгаа. Олон бүтээлээр ажилласан доторгоо харин хувийн налаасаа ямар уран бүтээлээр төлөх ажил гэж бодож байна. Шүлгээ бичи цаахан юм судлаа гэж бодхосод бас нэг гой богино өгүүлбэрүүд оролтыг өөрөө бас нэг найруулагч мэргэжлэр төгссөн учраас за кино зохиол богино өгүүлбэр талын юмудаа бас их төлхөө оролцъё. За тэр талын юмнуудыг нэлээд сайн судлаа гэсэн тийм залуу хүний хувьд явахтай цаашдын тийм нэг дотроо бас нууцхан бодож байгаа, зорж байгаа тийм бодлууд бас байна. Өргөлдсөн үг рүү ирэхэд ер нь яруу найраг их тийм залуу нас их харцангуй ойлгох юм шиг байгаа маа. Одоо хүмүүс яруу найргийг би бас урд нь зөв хүмүүс олон хүнд ихийг сонсч ирсэн. Яруу найраг бол залуу насных юм аа. Хүн ер нь 30 гараад ирэхээр л өргөлдсөн үг рүү ордог. Одоо гэсэн чинь үгүй юм шиг байгаа маа. Одоо энэ агуу яруу найрагч Бовгийн лагсрын гай, дөнгөдийн цодлон гай энэ бадарч байгаа энэ бүтээлийг одоо хүртэл бичиж байгаа бүтээл нь харахаар үнэхээр гайхалтай сонгодог яруу найраг байх юм. Тэгэхээр яруу найраг гэдэг бас залуу насных гэж ойлгодог бас жоохон тийм өөрөөсөө л ойлгох юм гэж боддог. Тийм шүү дээ. Авиас хөгшөрдөггүй гэж манай багш нар ярьдаг байсан. Тэрнээс авиас ирээс хөгшөрдөг юм шиг байгаа. Бас нэг их тийм залуучдгүй өөрийгөө сайн залуу наснда сайхан боловсрцсан ундаг залуучууд бас зөндөө байна. Сайхан юм мэдсэн, унш судалсан, зөндөө орчуулга гэдэг, зөндөө олон хүндэлдэг тийм залуучууд бас зөндөө бас бидний үед бас амьдарч байна. Зөндөө гоё орчуулгууд гарч байна. Манайсууд яахтай ингээд өөрийн гэсэн мэдрэмжээрээ сайхан бүтээл төрөж яваа аль болох мэргэжлийн хүрээнд нь ойрхон юм хийчихсэн, бүтээчихсэн гэл тэгэл явж байгаа л да. Удахгүй бас болорцсон наад болох гэж байна. Шүлэг өгсөн үү? Өгөөгүй. Хэзээ өгөх гэж байна? За маргааш нас өгөндөө. Бүтээлээ. Тий. Болорцсон чинь 3 шүлэг авах уу?
2 шүлэг аавна гэж. 2 шүлэг авах юм уу? Тэгээд тэндээс шилдэг 30 шалгараад тэгдэг баг. Би боловсон нааданд ерөөсө шүлэг уншиж үзээгүй. Үзээгүй байгаа. Тий. Урд нь 2 3 удаа өгөөд 30 та тэнцээгүй. Тэгээд зүгээр өгж байгаа л сайхан байдгийн. Өөрийн гэсэн яг өөрийн гэсэн хөгжлөө, өөрийн гэсэн ертөнцөө бий болгоод ингээл өгөөл явуулаа. Тэгэл болор цом наадам болдгоороо сайхан болоод сайхан наадам болоод явж лээ. Тэр өдрийн спортын зөндөө наадам бараг жилд тоошгүй их болд юм чинь жилдээ ганцхан болдог. Зохиолчдын баяр 10 найрагчдын болор цом наадам сайхан болоод өнгөрөх бах та. Энэхүү дэвтэр дээр бас орсон бүх хүнийхээ бүтээлийг мөнгөлж авдаг байгаа. Тэгээд хожимоо энэ дэвтрээс ном болж харах юм. Тэгээд таныг энэ дээр бас өөрийнхөө яг одоо гар хүчин дээр бүтээлээ бичгийг бас урьж байна. За ямар бүтээл бич вэ? За энэ хайрын шүлэг бичлээ. Хайрыг юу гэж боддог зүгээр бас нэг олон өнцгөөс нь нэг юмыг олон өнцгөөс нь хардаг бас нэг өнцгөөс нь хараад бичгийг бодлоо за энэ шүлэг уншчих. Зэгс налах хүчин салхин хэлбэргүй. Зэргэлдээ ганц хэр нүүхгээ тогтургүй. Айлын аав нь тэмээндэн яваад изгүй. Ачаалах болохоор нүүнэхээс холдомгүй. Ирэх зун дахиад л саахалт буна. Ирмэж мэдэхгүй гинэннүүдийг харах гэж очино. Юу ч ярихгүй ирнэ. Шөнжин бодно. Бууцан дээрээс нь авчаар олно. Хайрыг тэгээд хавчаар гэж ойлгоно. Ийм шилэгчлээ. За баярлалаа. Тэгэд одоо манай найз нөхдөд хүмүүс зарим нэг одоо за нэг найз нь шүлэг бичдэг гэл одоо тэгдэг. Тэгэл за манай найзын эхнэрийнх нь найзынх нь төрсөн өдөр болох гээд тэгээд та одоо тэрэнд зориулаад нэг 4 мөртөө шүлэг бичээд өгөөч гэл. За манай нэг тийм үсний найр болох гээд тэр үсний найрных нь хүүхдэд нь зориулаад тийм шүлэг бичээд өгөөч. Тэгээд яагаад одоо ингэж шүлэг ярга наргийг тийм хэрэглээ маягаар тэгээд захиалгын маягаар ингэж хүмүүс ойлгоод идэм бол шүлэг ярга нар гэдэг чинь бол бас тийм өөрийн гэсэн тийм бүтэх цагтаа өөрийн гэсэн тийм шатлалтыг бий болгож идэг болохоор заавал одоо нэг хүсний найр зориулаад одоо ч юм уу эсвэл нэг тийм төрсөн өдөр зориулаад нэг юм мөр бичих нь нөгөө яруу найргийг зүгээр л нэг тийм зүгээр л нэг толгой холбосон зүгээр л нэг тийм сул мөрөөд болгож ингэж өнгөөдүүлж харин дууны уран бүтээл бол ондоо л да дуутай юм байна. Дуутай би ээжийн тухай 4 дуутай дандаа ер нь ээжийн тухай дуутай нэг хайрын дуутай оюутан цагтаал шатаж утсан ээжигээ багдаалцсан болохоор ээжтэй 108 дуун сувраг басхыг гэсэн гой гэгээ мөрөөдөл тээж явдээ 108 ээжийн тухай шүлэг бичээ ямар гоё мөрөөдөл ая зохиогоод бичих нь одоо шүлгэнд аяг их ямар ч байсан 108 би нэгэн цагт 108 одоо ээжийн сайхан шүлэгтэй би тийм ном гаргана гэсэн мөрөөдөлтөө би 100 магадгүй би миний хамгийн хайртай хүмүүсийн учраас би ээжийн тухай 108 шүлэг бичиж чадахгүй бол 108 яруу найрагчийн тийм 108 үеийнхээ 108 яруу найрагчдыг цуглуулж агаад үеийнхээ 108 яруу найрагчийн тийм гоё ээжийнхээ одоо гоё ээжүүдэд зориулсан тийм гоё 108 ээжийн бүтээл гаргах тийм бас нандин бодол тээж яваа. Чадлагүй яах вэ? Нас залуу цус шингэн байна. Бас хороод хий өөжим хийх юм их байж тээ. Тийм учраас таны зорьсон зорилго 108 та өөрийнхөө одоо яг зэрэгцүүлдэг зэрхээс уянгалан гарсан онгодоо хөлөгдөж гарсан тэр сайхан тарин мэт сайхан үгсээр ээжийн тухай 108 одоо шүлгээрээ ном гарга хажууд нь бас найз нөхдийнхөө номыг давхар гаргах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ? Найз нөхдийнхөө ээж зөрүүлсэн 108 давхар гаргаад өөрийнхөө 108-аас давхар гаргаад ингээ Монголын ард түмэн сайхан ээжийн тухай хос ном одоо хожим нэг өдрөөс мэдлэхэд үүсэх аргагүй шүү дээ. Тий. Чадлагүй санаж явахд өтөн шүү дээ тийм ээ. Тэгээд ээжийн тухай дуутай гэхээс илүү юм чи айгу санин сүдэр цагаан ээжгээд дуу чи отхон тогтох. Миний дууг бас очроод Эрдэнэт ах маань аялгаа хийж дуулсан. За мөн Хэнтэй аймагт байгаа манай залуу хөгжмөн зохиолч Батсангэл гэж залуу миний эргэж төрөөрөө ээжгээд шүлгэнд сайхан аялгаа хийсэн. Тэгээд тэрүүгч болд юм уу би хоёр ихэр охинтой.
Тэгээд ээж маань надад харамгүй эргэж төрөх тийм ерөөлтөө юм болов гэж бас бэлгшээгээд магадгүй тэр миний шүлгийг маань тэр ээждээ зориулж өсгсөн юг маань ээж маань сонсоод надад хоёр сайхан охин болж хоёрын сайхан охин болж одоо надад ирсэн болов гэж бас би аливаа юм тийм бэлгшээлтэй хандаж тэгж явдаг. Би өөрөө бас бурхны шашин талдаа их хэлэхтэй аль болох бурхны шашны юмнуудыг уншиж судлаа гэсэн одоо хүсэл эрмэлзэлтэй тийм бурхны зураг бас оролдож шавилж сууж ясан Монгол зураг зурх дуртай юм хүнэлтэй бас шүлэг яруу найраг бичгээ яаж байгаа. Та ихээс хэдүүлээ? Би ихээс гуруулаа. Айлын? Айлын том. Тий. Хоёр сайхан охин дүүтэй, хоёр сайхан охинтой. Маань Ховд аймгийн Эрдэнэ сумд одоо аж төрж амьдэрсэн да. Жилийн жил үлрэн Ховд аймаг руу одоо явхад бас зам сайхан болцсон. Нутгадаа явхад бас арай төхөн болсон баг тийм ээ. Тий. Одоо зам харгууж байгаа хэцүү байгаа ч бас нэлээд юм болж очив нэ. Зам харгуу хэцүү байхад бол бас нэлээд юм болж очив л та. Одоо бол зам сайхан болцсон. Гэтэл нутгадаа явж байгаа хүний сэтгэл юун тэр замын багтааг мартахгүй тийм ээ. Нутаг ижи аава бодсоор байтал нэг л мэдгээд одоо Ховдын Эрдэнэ өрөнд бол ахад хүрнэ. Нөгөө Барнангийн дорж уламгай нэг шүлэг өгдөө штэ. Чамайг одоо санаад өчнөн ус би уулсын нэгийг хороож яваа юм болохоор би ирж яваа юм чам руугаа гэдэг шиг нутгаас одоо нөгөө гарах болгонд бол нутагтаа эргэж ирэх тэр өдөр хоног нь төлөвлөгдөөгүй байсан ч гэсэн тэр эргэж ирэх өдөр хоногуудыг нэгийг хороож л яваа нутгаасаа гарахдаа 2 хоног одоо яваал Улаанбаатар тэрлэхэд би нутагтаа очих хэдэн хоногоос бас 2 хоног нь хороогаал явж байгаа. Тэр чинь тэр яг тэр дорж уламгай Барнангийн дорж уламгай тэр яруу найрагчийн тэр би ирж яваа юм чам руугаа гэдэг шүлэг шиг яг ингээд нутгаасаа гарах болгонд дандаа тэр шүлгийг боддог. Хүний сэтгэлд нэг дандаа нэг зэтэй үед ордог нэг нандин дуу, нандин шүлэг бас тийм нандин хүн гэж бас байдаг юм байлаа л да. За баярлалаа. Ингээд эх орон телевизийн нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч мөн өөрийнхөө уран бүтээлээс, өөрийнхөө сайхан шүлгээс үзэгч олондоо унш танилцуулаа хүргэж мөн өөрийнхөө дотоод сэтгэл араншин, өөрийнхөө бодлоос харамгүй хайрлсан танд маш их баярлалаа. Удахгүй болох болордсон наадан дээр бас Баруун Монгол Алтай хаан хямар сэрэгсэн олон сайхан шүлгүүдээр Монголын ард түмнийг баярлуулаар гэж хэлмээр байна. Тэгээд залуу хүн зоригтой, мөрөөдөлтэй байна гэдэг үнэхээр сайхан байна. Тун удахгүй бас таны олон дараачийн олон сайхан бүтээлтэй, шинэ бүтээлтэй бас эргүү уулзах байх гэж бодож байна. Баярлалаа танд. За баярлалаа. За мөн энэ одоо сайхан яруу найргийн ийм олон тэнгэр дор, яруу найргийн ийм өдөш дор зөндөө олон телевизүүд байгаа. Зөндөө олон одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд Улаанбаатар хотод маань байна. Тэр дундаасаа дандаа яруу найрагчдыг онцолж, дандаа номыг онцолж, дандаа зохиолчдыг онцолж, соён гэгэрүүлэх үйл ажиллагаа явуулж дэмжиж байдаг танаа эх орон телевизийн хамт олонд бас баярлаж талархснаа илэрхийлээд энэ номоо бас өргөн барья. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ эх орон телевиз бэлгийн цэдэг нэвтрүүлгээ өргөлээ.